За авилгалтай тэмцэх асуудал дээр яг нээлттэй ил тод болгож байна. Ер нь нэг үгүй хэлэхэд энэ улс орон танаа намын хурган дарганы хулгайны өрсөн улс болчихлоо шүү. Өөрсдөө мэдж байгаа бах. Хичнээн сая доллараар хитэн юу авсныгаа ингээд өөрсдөө ил тод та нар сая яриад байна. Өмнөх ерөнхий сайд чинь би хулгайтай эвлэрэхгүй гэд ил тод зарласан. Та авилгалтай эвлэрэхгүй гэдгийг бас ингээд олон нийтэд ил тод зарлах хэрэгтэй байна. Хоёр дахь нь миний нөгөө нэг энэ 0 дүгнэлт өөрөө би хэрэгжээгүй. Энэ олон ажлын жагсаалт байна. Үүнийг яах юм бэ? Энэ хэрэгжүүлж чадаагүй салбарын сайд нар нь хэрвээ энэ дотор байгаа бол ахиж сайд болох ёсгүй. Дээрэс нь асуудал нь юундээ байгаа юм? Төсөв мөнгөндөө байгаа юм уу? Биелэх боломжгүй юмыг төлөвлөгөөндөө оруулсан байгаа юм уу? Энэ мэдтийг яах юм бэ гэдэг хоёр дахь асуултан дээр би хариулт авсангүй. Очрол ерөнхий сайд хариулъя. 24 оны төлөвлөгөөг нэг гүйцэтгэл хилцээд байгаа бид нар. Тэрнээс хойш хэд удаа тодтгол хийжлээ шүү дээ. Тодтгол хийсэн мөртлөө жилийн төлөвлөгөөгөө өөрчилдөг. Тодтгол хийсэн мөртлөө 4 жилийн үйл ажиллагаагаа хөтөлбөрөөр өөрчилдөг. Мөрөөдлийн олон жагсаалттай. Тийм учраас би төрийн албан агч нарыг бүгдийг нь бас буруутгах чадахгүй. Яагаад гэвэл тодтгол хийгээд мөнгө төгрөг нь хүрхээ болоод орлого нь багасгаад эхлэхээр тодтгол хийдэг. Гэтэл нөгөө жилийн төлөвлөгөөнд нь мөрөөдлийн жагсаалтууд нь байж идэг. Тэр тодтгол хийж ивэл төсөв хэлцживэл жилийн төлөвлөгөөг заавал хүндэнэ. Дээрэс нь таны хэлснээр үнэхээр хариуцлагагүй ажилласан албан агчдын гүйцэтгэлийн тайлбарыг би сонсож байгаад үүрэг даалгавруудыг биелүүлээгүй болвол тухайн төрийн албан агч болоод улс төрийн албан тушаалтнуудад үе шаттайгаар хариуцлага тооцно. Дээрэс нь би бол авилгатаа эвлэрэхгүй. Гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг бол миний тэргүүлэх чиглэлийн ажил байна.